Ёо, нүд бүр ямар аим бүлцээсэн. Өчигдөр эмч залгаад заа. Намайг маргааш эмнэлэг төвтөрөө ханиад зүгээр болсон уу гэдгсэн. Би тэгээ зүгээр болсон маргааш шивтээ гэдгээд хэдэн цагаас шивтээ гэсэн чинь би чамд яг аль биесны тодорхой мэдээллийг мессежээр явуулчих гэдгсэн байхгүй юу? Тэгсээр нэ өдөржингөө бичвэг над руу мессеж явуулаагүй юм. Би хүлээгээл хийсэн. Тэгээд орой тийшээ болохоор нь би ажлын таарч магадгүй гэж залгаад утцсан чинь уцаахгүйсэн байхгүй юу? Ерөөсөө уцаахгүйсэн. Тэгээд би яасан бол тоо гэж бодоод өнөө өглөө хүүгээ цэцэрлэгтэн хүргэж өчөөд 8 цаг үед эмчлүү залгаа асуусан чинь би чамд руу мессеж явуулаагүй байна уу гэхээр би явуулаагүй гэсэн чинь өө тийм үү. За юмнуудаа бэлдэж 9 цаг гэхэд хүрээд ирсэн байгаарэ гэж тэгжээгээ байхгүй юу? Яа юу муухай тэгээд яг цагийн тулгаж хэлтий. Тэгэл би цүнхлүүгээ бүр хамгийн юмнуудаа гялч ихэд за. Тэгээд харин гараад ирсэн. Тэгэд би замдаа даатгалын компани руу уцдах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Даатгалын компаниас хүн ирж миний төлбөрийг төлөх ёстой юм. Тэгсэн чинь даатгалын компани бид нэр хурдандаа гэхэд орой цаг 30 минутын дараа очно гэж байгаа байхгүй юу? Тэгэд би төрүүлж эмнэлэг дээр ичээ сая нөө нэг хэвтэн эмчлүүлэх бичгээ авчаад тэгээд нөө нэг даатгалынхаа үнийг хүлээж байна. Утгагүй хүрээд ирэх баг. Тэгээд би эмнэлэгтээ хэвтэндээ энд нэг эмхтэй байгаа юм шиг байгаа. Тэгээд энэ болохоор миний ор. Өвд бүр аим барьсан заяа. Би дахиж таруулсан надад өмсөх хүмүүд олдохгүй гэсэн үг. Тэчээд жоохон хөдөлгөөн хийж хоолой шингэх гээд тасгаар алхаад явжий. Хоолнд ажгүйтэй. Нэг удаагийн хоол 35 yen гинэ. Ийм жижиг хөөрхөн зааснаад. Одоо хагалгаанд орох чинь. Нөхөр маань одоо ирээд хагалгааны үдэнд хүлээх хэрэгтэй гэсэн. Хагалгааны үргэлжлэх хугацаанд 1 цаг орчмол алгах гэсэн. Тэгээд намайг утсаа өсний болмолтой нүдний шилээ нөхөртөө үлдээгээд оророо гэдгийгсэн 12 цагаас орно гэсэн. Тэгээд би хүлээж байна. Йоо. Амраач сандрахгүй нөө сая манай нэг өрөөний охоорсон. Тэгээд гайгүй гараад ирсэн. Йоо мэдгүй. Гэтэ жоохон сандраад ч байгаа юм уу? За амжилт. Хайра. Юу юм? Тэмдэ намайг дараарай. Чамд үлдээ гэсэн шүү дээ. Өсний болт. Тэгээд утас. За, бай. Сайн уу? Би хагалгаанд орсон. Ороод гараад ирлээ. Бүтэн наркотиктэй дурны хаалгаанд орсон. Өнөөдөр ч ингээ юм мэдээг уугаагүй амар сангаад байгаа. Тэг юм уу гэсэн чинь ч уурлахгүй. Тусал залгаж өгч наа чин чамайг чигт устай байлгаж байгаа. Тус юу гэдэг лээ мэдгүй. Усалж байгаа гэж үгээд. Ямар шиг сайн амжилттай болсон гэсэн. Тэгээд амар том чулуу гаргасан. За би харуулна за. Гэхдээ энэ хөдөлгөхөд жоохон гоётол өвдөж байгаа. Би түрүүн босчноо л харж хийсэн. Тэгсэн чинь ингэж явхад бол жоохон өвдөд хийх юм билээ. Гэтэ маргааш болоход гайг болно гэсэн. Гэтэ миний урьдчилан тооцоолж исэн. Бодож исэн самаагүй л хүнд байдаг санагцсан. Амар өвдсөн. Яг хаалгааны дараа наркоз гарсан чинь амар өвдсөн. гэж юм. Гэтэ гайгүй. Тэгээд ингээд амраа амир их юм ингээд наркозын тийг оруулахдаа ингээд
Хийч тийм үү яач тийм бүр ингээ хоолой амир өвдөд цаа. Хүндүрлцэн хотоо өвдөд. Ер нь жоохон тийм байна. Тэгтээ гайг баха. За маргааш ярив. Өнөөдөр ингээ амарлаа. Бай. Сайн уу? Өнөөдөр хагалгааны 2 дахь өдөр. Өчигдөр хагалгаа нарчид тэгээд өнөөдөр өглөөс ирчээд. Ер нь гайг байна. Түрүүн өглөө босч нүр гараа угаа цай уучаад, усаа уучаад. Тэгээд нүг нийтийн усны ус авдаг газар тэрнээс аяндаа ус дүүргчээд ороод ирсэн чинь манай өрөөнд нүг бас яг надтай адилхан шүү дээ. Тэгээд өчигдөр хамт хагалгаанд орсон 2 хүн байгаа байхгүй юу? Тэр хоёр орноосоо босоо байгаа. Тэгээд хөө чи ямар амар юм би ганцаархан ингээ яваад гэсэн. Зүгээр юм өвддгүү юм уу? Миний харин азар гайгүй өвдөлт нь бага байна. Гэтэл ер нь яг өчигдөр хагалгааны дараа бол надаа амар өвцөө. Гэтэл яг нүг зүсэл тест газруудад амар өвцөө. Бараг төрхөөс илүү өвдөлттэй санагцсан. Одоо гэхдээ жоохон хамар битүүрээ тийм. Нусаа нийтлэр ингэ гэдснээс таталтаж өвдөд байгаа. Тийм болохоор аль болох ханиалахгүй нусаа нийхгүй хичээгээл шүү дээ. Гэтэ гайгүй маргааш өглөө гараарай гэсэн. Өглөө би шарп будааны зүтээсэн. Тэгээ усуусан. Ер нь гайгүй. 4 эмчнэр орж ирж утсан. Сайн байна гэсэн. Тийм болохоор битээ санаа зовоорой за. Би гайгүй. Энийг хараа. Миний чулуу заа. Ийм том чулуу гарсан. Энэ баг гэхдээ юу гэсэн? Миний цөсний хүүдийг баг ингэ дүүргцэн байсан гэсэн. Тэгэд энэ чулуунууд хагарчиж уг нэг бүтэн байсан. Тэгэд цөсний баг гуурсандаа орсон байсан арайч өгж гаргасан гэсэн. Амираац ийм том. Ийм ч бүр харчаад ёо чи энэ удаа ахуулаагүй байсан бол бүр хэцүү тэндэ гэдгийгсэн шүү дээ. Амираац. Баг юу ч юм битээ баг. Баг ингээ ингээр миний баг 3-ны энэ хүртэл байгаа байхгүй юу баг. Ийм том гэсэн үг. Ястай амир. Би бүр хараад байсан. Яг ингээ харахаарсан. Миний хүйсэн дээр нэг зүссэн. Тэгээд энэ дээр бас нэг зүссэн. Тэгээд энэ дээр бол яг ингээд том зүссэн юм шиг 1 см хэртэй. Тэгээд тэрнгээр болохоор миний чулуу гаргасан гэсэн. Амир хаац. Тэгээд тийм чи болохоор ингээд одоохондоо гуурс хийцэн. Гуурсаар нь жоохон цус урсдаг юм билээ. Энэ нүгээр ингээд гуурс хийгээд цус урсдаг. Энийг болохоор өнөөдөр үдээс хойш ахуулна гэсэн. За гайгүй байгаа шүү би за. Сая би юу ячлаа? Нэг шархнаас хагалгааны шархнаас нэг юм гуурс уйцсан байсан байхгүй юу? Тэрийг авчихлаа. Одоо тэгэхээр ер нь гайг болно гэсэн үг. Гэцээ хараатгая. Энэ 3 дээр зүсэлт хийсэн байна. Гэхдээ энэ хэсэг дээр нэг хөвдөхгүй байна. Энэ гэхдээ жоохон том юм шиг үлээ. Энэ дээр бол амар өвдөж байна, амар хорсоод. Сайн нэг спирт дээр ариутгах чарж байгаа арчсан байхгүй гэсэн чинь өнөндөө шархан дээр юм чи ингээд хорсож өвдөн шүү дээ тэгсэн. Яг хүйсэн дээр бол тэр хэсэг амар өвдөв. Тэгээ би имтэд хэлсэн чинь угаасаа тэгэл хүйсний хэсэг хамгийн эмзэг шүү дээ чи ихтэй дэмжин гэсэн шүү дээ. За бай. Орон хол ирж байна. Амттай харагдаж байна. Үнэхээр хөвөлсөж байна. 往一开慢点啊，好，开了啊，好好吃呀！真的。上回菜这个白菜。这就牛逼真的。真牛你怎么穿了这样的衣服？ 逼！嗨， юу байтар болоо цаа. харисаа хоол хийсэн ч амар халаач. Та бас хоол хийсэн явж你 байна. 感觉 Яасан? Энэ одоо хатаа. Мама делает. Зүгээр ээ нөө гэдэг. Та танаас сохор. Окей яа. Nii. За хэрэг сэдээс гарч чинь. 9 өнгөрөөгөл гараарай гэсэн. Аха. Нөгөө гарах юм уу? Тэг гурлаа гарах юм. Энэ ирчихсэн.
Миний чинь бүр 100 грамаар ч өрчлөгдөг байлаа хамгийн харамсалтай. Бүр 100 грамч өрчлөгдөг аа. 신기록 생기네. 무슨 질 뭐 그냥 하고 그랬어. 뭐 쓰고 뭐 넣어도 다 걸고 뭐 가서 그냥 싫어 오늘 뭐 뒤서 셔 놓지. 이거 알고 이거. Харин 이렇게 적도로 보여줄게요. Яна. Чи ямар тэнэг 근데 제가 좀 би эндээс баг гарах байхад. За байцгаа. 어제 재밌게 하고 뭐. Сэний бичлэг үү? За байцгаа. 말하셨을 За тэгээ. Өглөөний мэнд. Өнөөдөр гоё өдөр байна. Өнөөдөр би эмнэлгээс гарна. Өглөөний цайн дээр мантуу идэгний. Өнөөдөр одоо эмнэлгээс гарах чинь. Яг ингээд товчлохоор тэрний хүйсний нөхөн дээр ирж таарад байгаа болохоор баг товчлохгүй явчихвал хүмүүс тарагдахгүй шиг нэг ингэсгээ цанцаараа дараад явчихвал гайгүй хаа. Яг энэ төмрөн нэрээ түүсэн дээр дараад байгаа хгүй хүүс жоохон өндөртэй байгаа. За. Одоо утгагүй нөхөр ирнэ. Ямар ч гэсэн амжилттай. Эмнэлгээс гарлаа. Энэ 됐어요. Ааха. Бүх юм хийсэн байхаа би юу. Хойлоо доороос нүг цаг авах юм шүү за. Юу ямар сайхан юм бэ? Үшээ гадаа чи юм гоё юм уу? Хойлоо яах вэ? За би эмнэлгээс гарсан шүү. Сэтгэл санаа сайхан байна. Айгүй шүү. За бай.